Тэгээд бодит байдлыг л ойлгох өөрийнхөө юу гэж хэлж байгаа да. Тэгэхээр намайг дөнгөж сургууль төгсөж явах гэх юм уу Монгол бүр ингээд аваад цаасан том компани байгаа. Компани томорхон хэрэг яг үгээр амар тийм нарийн мэрэгчтэй мундаг тийм хүмүүс шаардлагатай хэлдэг. Өдөр чек төгссөн байхад Монгол төгссөн өдөртлөө ахин төгссөн байхтай харьцуулшгүй. Америк хэмч ирсэн Монголд амар ажил олдохгүй ингээд яваад байна гэж бодохгүй. Одоо энэ 16 настай Улаанбаатар төрж байгаа хүмүүс шүү дээ. Өдрөөс өргөжлийн дараа та нар ямар найз татаад ламжсан байна. Одоо мэдээж эзний хэсэгт хөрөндөө ярих хөлөө яриад цөмөр хамтраад сүлжээгээр хамтраад хөрөндөө хийх гэж үзье. Тэгсэн бэлтгэнөө энэ юг одоо урьж оролцож байгаа байлаа. Тэгээд яг энэ чект байгаа хэдэн залууч маань ингээд нэгдээд бас энэ зохион байгуулалтанд ороод би биендээ дэмж туслаад эхэлж байгаад бас баяртай байна. Яг өмнө ийм зүйл ийм зохион байгуулалт үйлс явдаг байсан гэж магадгүй л дээ би нөгөө нэг бас нэг очиод нэг удаагүй шүү дээ. Тэгээ борнодоо байж байгаа юм чинь тавиад гисэн. Тэгэхээр ингээд гоё ажиллаж эхэлж байгаад баяртай байна. Миний хувьд бол ёо бакалавра болохоор Монголдо санхүү эдийн засгийн сургуультай сургалт хийгээд тэгээд 16 онд Чехийн засгийн өдрөнд тэглэхээр одоо байглаа болдоо бидэд те зэрэг очижсэн. Одоо надтай хамт магистртаа масаркийг хамт төгссөн залуу одоо проектоо ажиллаж байгаа. Би болохоор бүтсэн төгсөөд бүтсэн байгаа. Тэгээд дараа жилийн бас ээлжийн хөтөлбөрөөр манай Марла нараа тэр иржсэн. Тэгээд бид бол яг борнод нэг жоохон бүжигнж байгаа. Тэгээд харсан. Тэгээд би бүтсэн. Тэгээд манай хүмүүс маань одоо цаашдаа сураад үйлчлүүлээд ажиллаад тэгээд явж байна. Тэгээд харин яг Чех маань аюу тийм онцлогтой газар нь болохоор одоо бараг 3 дахь үеийн монголчууд одоо эхэлж байгаа бах те. Одоо би ч бас нэг орнод дахь цагийн ажил хийдэг байсан. Хамт ажилладаг байсан залуу маань дүү маань одоо шүүх нөхөдтэй болсон. Тэр чинь одоо бараг 3 дахь үеийн монголчууд одоо чект үрчин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр харин яг зүгээр гол нь юу гэхээр за одоо нэг ярианыхаа дараалал сэдврүүгээ эргээд ороход чект бол гоё байсан. Хүчтэй одоо сайхан сураад ирсэн. Тэгээд яг дараагийн сэдв нь Монголд ямар хөө энэ гэдэг тухай мэдээлэл өгч гэсэн байсан тий. Тэгэхээр харин яг гол нь манай айгүй удацсан Монголдо ирээд удацсан байгаа. Залуучт маань одоо сонирхолтой болов. За тэгээд яг зарим талаар жоохон урамгүй мэдээлэлүүд өгч магадгүй тийм ээ. Одоо байгааг нь л ярих гэж байгаа юм чинь. Тэгээд бодит байдлыг л аль болох өөрийнхөө юугаар хэлж өгье да. За тэгэхээр яг ямар ажлын местэн дээр одоо ямар компанид ажиллаж байгаа вэ? За би болохоор юу яасан? Судалгааны чиглэлээр ажилладаг байжгаад яг чект санхүүгийн чиглэлээр суралцаад тэрнээс хойш санхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа. Одоо бол Америкийн нэг хөрөнгө оруулалтын банкны Монголд төлөөлөгч одоо хийгээд хуваарь маягаар явж байгаа. Тэгээд ер нь бол санаа нь бол Америкаас төрөл бүрийн өрийн болон хөрөнгө оруулалтын санхүүжилт зуучлах тийм ажил хийдэг. Гэхдээ одоо 20 онд бол үнэхээр ажил багтаа байлаа. Тэгээд яг тэрний хажуугаар 20 онд бол жишээ нь яасан бэ гэхээр Эрдэнэс Монгол гэдэг одоо Монголын хамгийн том компани гэдэг уг нь л төрийн компани. Тэнд Азийн хөгжлийн банкны төсөлтөөр Азийн хөгжлийн банк зөвлөх гэх мэт ингээд янз янзын юмнууд давхар хийгээд явдаг. Хэрвээ эндээс сургуулаа шууд төгсөөд Монгол буцаж байгаа хүмүүс ер нь хэр боломжууд нээлттэй байгаа вэ гэдэг талаар асуумаар байгаа. За тэгэхээр ер нь яг нэг та нар ажлын байрны судалгаануудыг бас харж байгаа бох. Зүгээр Монголын одоо эдийн засгийн гэх юм уу ерөнхийдөө инновацийн төвчний
хөгжлийн түвшин одоо яаж үнэлэгдгийг бас за би ер нь юу тодорхой гэвэл одоо Монгол улс бол хөгжлөөрөө Чехиас хойгоор яваа, нэлээд хойгоор яваа дөнгөж хөгжиж байгаа улс гэдэг бол тодорхой шүү дээ. За энэ эдийн засгийн утгаараа ч гэсэн за нийгэм одоо дэд бүтц гэдэг утгаараа ч гэсэн бүх юмараа тийм. За тэгэнгүүт ялангуяа одоо манай нэг Чехт бас олон жил болсон найз 18, 19 онд бас буцаж ирсэн гэр бүлээрээ. Бас амжилттай бенсэж байгаа залуу байгаа. За тэгэнгүүт яадаг вэ гэхээр за бид нар бол юу гэдэг за эдийн засгийн хөдөлгөөлтийг хараад бол бид нар очоод ингээд оож засан мундаг цалинтай ажилд бол орж чадахгүй юм байна тий. За гэх мэт юмнуудыг бол төсөөлж болно. Одоо яг хав одоо намайг дөнгөж сургууль төгсөж явахт ч юм уу Монгол бүр ингээд оож засан том компани бол байгаа байхгүй. Одоо хэдэн өөрөнд телефоны операторууд тэгээд хэдэн банкуд тэднэрт одоо дөнгөж сургууль төгссөн хүмүүс ажилд орё гэж одоо алцдаг байсан. Одоо тэнд ажиллах юм бол аюу гоё байсан. Гэтэл одоо ялангуяа 2010 оноос хойш одоо чинь ойд толгой, таван толгой гэдэг амар том ялцгүй эдийн засгийн томоохон тийм нөлөөнүүд гарлаа л та. Тэнгүүд яасан бэ гэхээр юу яаж эхэлсэн? Одоо компаниуд аягүй том болж эхэлсэн. Аягүй том мундаг компаниудтай болж эхэлсэн. Тэгээд компаниуд томорхон хэрээр яадаг вэ гэхээр амар тийм нарийн мэргэжлийн мундаг тийм хүмүүс шаардагдчих хэлдэг. Одоо аягүй мунд. Өмнө нь болохоор зүгээр тэр компани эзэн хүн өөрөө сайхан захирлна гэж тохиолддог байсан байхгүй юу? Одоо тэгсэн чинь тэр компаниг хөрөнгө оруулж байгуулсан хөл дээр нь босгосон хүн өөрөө цааш нь урт удаан хугацаанд хөгжүүлээд аваад явхад бас илүү боловсралтай, илүү мэдлэгтэй, илүү одоо юу гэдэг олон юм үзсэн харсан хэрэгтэй байт юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Тийм болохоор шинэ үеийн одоо чинь гүйцэтгэх захирлууд одоо томоохон компаниудын одоо C-level гэж ярьдаг тийм. C-level захирлуудад айгүй мундаг гадаад дотн төгссөн айгүй мундаг залуусал сонгогдож эхэлсэн. За энэ чиг хандлага бол одоо төрдөж гисэн явж байна. Энэ яг уу бас нэг тийм одоо юу гэх гээд байгаа гэхээр Harvard фракц гэдэг нэг юм үүсчихэд байгаа Монголд. За тэрэнд нь болохоор би бол байхгүй байгаа. Тэгвэл зарим талаар бол холбогддог. Би ч бас нэг ирснийхээ дараа нэг лид гэдэг хөтөлбөрт хамрагдаад Америк төгсөгчтэй холбоонд бас царайлагддаг болсон. Тэгээд тэр бас нэг тэр Harvard фракцынхантай ойр өгдөг. За тэгэнгүүт яасан бэ гэхээр үндсэндээ нэг хэсэг хүмүүс бас одоо мундаг алсын хараатай ч юм одоо мундаг залуус Harvard Oxford гээд явцсан. Одоо нэг одоо хэсэг бүлэг хүмүүсийн тийм төгсөөд ирсэнтэй ганц хоёрч биш. Тэр нь бол тодорхой хэмжээнд олон болчиж, тэд нар гэсэн чиглэлээр ажиллаад айгүй мундаг туршлагатай болчиж. Тэгээд тэд нар бас Монголд хүрээд ирсэн. Тэгээд тэднэрт бас нэг одоо нам гэдэг том дарга нар боломж олгоод бас томоохон хариуцлагуудыг бас өөрүүлж эхэлсэн. За тэгэхээр гол нь би нэг энэгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бас манай Чех төгссөн залуучууд одоо зөвхөн Чех гэлтгүй те Европт төгссөн залуучууд бол яг энэ чиглэлээр жоохон юу гаддаг. Хоош тавигдах гаддаг. Энэ болохоор юунаас олдог вэ гэхээр миний анзаарснаар нэгдүгээрт яадаг Америк төгссөн ер нь Америк төгссөн залуус нэг тийм юу болсон байдаг. Нэг Америк школтой, Америк төвтэй болсон байдаг. Ингээл хүү амжилттай. Нэг тийм амар задгаа тий. Өөрийгөө амар чөлөөтэй илэрхийлдэг тийм задгаа хүү гэсэн нэг тийм болдог. За тэр нь болохоор яг одоогийн Монголын нийгэмд өөрийгөө одоо юу гэдэг харуулах гэх юм уу нэг тийм оноо авах амар тийм тэр тал дээр давуу тал болдог. Манай Герман одоо юу гэдэг Чех тийм Европ юунууд чинь нэг жоохон тийм дараах болчихсон юм шүү дээ. Тийм ер нь дийлэх юм байдаг. Нэг жоохон хоошоо шуух гэх юм хааш ер нь за гэж тий. За би ахтай одоо энэ л гэсэн
энэ яаж яхад би яах вэ гэсэн байртай болчтой юм билээ. За тэгэхээр нэг тэр нь нөлөөлж байгаа шүү. Хоёрдугаар зүгээр яг энэ чиглэлийн одоо энэ Америк төгссөн төгсөгчдөө гэх юм уу одоо юу гэх юм халамжлах харж үзэх тал дээр бол Америкээс айгүй их анхаарал өгсөн юм билээ. Америкийн элчингээс яг энэ чиглэлээр бол одоо Америкийн элчин дээр хүртэл маш их төсөвтэй. Америк төгсөгчтэй холбоо гээд Америкийн элчингээс санхүүжүүлдэг, үйл ажиллагааг санхүүжүүлдэг. За бүр тийм мундаг систем гэдэг юм л дээ. За тэгэхээр бас аргагүй бол бах тийм. Гэхдээ бид нар болохоор юугаар дутах вэ? Тэрнээсээ илүү одоо тэр хэмжээнд юу гэдэг нь амьдчтай ингээд мундаг улс орондоо хэрэгтэй хүмүүс болоод ингээд яваад байх боломж бас бий. За тэгэхээр юу гэдэг нь гэхээр одоо боломж бол бий. Ялангуяа юун дээр одоо дэлхийн чиг хандлагаар дагаад гэх юм уу юуны чиглэлээр одоо шинжлэх ухааны инженерингийн чиглэлээр тийм чиглэлээр сурж байгаа. Тэгээд тэр чиглэлээр олон улсын туршлага хэмжээнд туршлага хоригдлолцсон хүмүүст бол одоо боломж олон нэлээд байна. Яг уу Монголд ирээд ажиллахад ажил нь бол их байна. Цалин нь бол юу гэдэг нь яг корон руу шилжүүлээд үзэх юм бол арай жоохон бага байна. Тэгэхдээ хөрөлцөөд амьдралд бол хөрөлцөөд ингээд бас яваад байх бол боломжтой болсон гэж үзэж байгаа. Нэг сайн сэдвүүдээр нэг зүйл нэмээд асууж байгаа. Ер нь бол тэгээд орлого их дараадан гişгээр төгсөд очсон хүн яаж хийж аваад ямар нэг ажил олох бах те. Гэхдээ ер нь гадаадад сураад төгсөд очсон хүмүүс ялангуяа өмнө нь Монголд ажиллаж байгаагүй гэж аваад гадаадд сураад төгсөд очсон хүмүүстэй нэг нийтлэг гардаг зүйл нөгөө жоохон агаарын гэх юм уу хитрхи өндөр төсөөлөлтөй те очоос бодоо олгоод өгнө гэдэг очдог. Тэгтэл очингууд нөгөө бодит байдал чинь арай нэг өөр өдөө шүү дээ. Тэгэхээр яг тэр үед зарим хүмүүсийн хувьд нэг ингээд айгүй сэтгэлээр унаа цаа шиг бүтгэхгүй мэн буцаа явъя ч гэдэг юм уу те. Тиймэрхүү байдал айгүй түгээмэл анзаардаг юм шиг санагдаад тийм. Тэгэхээр яг тиймэрхүү өмнө нь Монголын хөлбөрийн зах зээл дээр ерөөсөй байж үзээгүй хүмүүс эргээд очиод ажиллахад хамгийн түрүүнд анхаарах зүйлч гэх юм уу. Тэр талаар хувийнхаа зүгээс тийм зөвлөгөө өгвөл. За тийм манай нараа бол бас айгүй чухал асуулт асуулаа гэж бодож байна. Ер нь зүгээр ийм хүлээлттэй бол нэр айгүй сайн удирдах хэрэгтэй. Гэхдээ зүгээр өөр гэдэг бол тодорхой. Гэхдээ хэр өөр вэ гэдгээ сайн юу байхгүй. Одоо тэрийгээ төсөөлж чадахгүйгээр хүрээд ирдэг л дээ ер нь бол. Тэгээ яа гэхээр одоо бол та бүхэн ямар нэг юмд ингээд одоо ажиллаж байгаа байлгүй дээ хинхэн. Одоо ажиллаад ер нь эсвэл юу гэдэг тодорхой хэмжээнд Чехэд ажиллахад ямар өдөө гэдэг тэр талаар ойлголттой байгаа. За Чехэд бол одоо өндөр хөгжсөн орнуудад болохоор ажлын урсгал гэдэг юм айгу одоо манай компани засаг л гэж ярьдаг, ажлын урсгал гэж ярьдаг те. Тиймэрхүү нь айгу тодорхой болсон байдаг. Чи өглөө очиод юу хийх чинь айгу тодорхой. Тэрийгэ хийчих юм бол чамайг сайн ажиллажлаа гин те. Тэгээд сайхан явж гин. За ажлын цаг чинь тодорхой. Жоохон суудаг байж магадгүй л дээ. Тэгэнгүүт Монголд ороод ирэхээр бүр яг Rio Tinto ч гэдэг юм уу нэг тиймэрхүү бас нэг олон улсын системийн дагаад ороод ирсэн компаниуд бол одоо тийм байж магадгүй. Зүгээр наад захын одоо компани бүр төрдөж байсан ажилд ороход яадаг гэхээр одоо ер нь ингээд хийгээл аваад бүх юм л хийгээд байхаар тийм хөслөд рүү ордог. Одоо би яг энэ яг миний ажил штэ. Би энийг хийгээл болоо штэ гэдэг юм одоо ялангуяа одоо жижиг дунд хэмжээний компанид бол угаасаа байдгүй. Тэгэхээр тэрэн дээр бас айгу та бас бодох хэрэгтэй байх. За тэгээд олон компани жижигхэн байгаад байхаар яадаг вэ гэхээр шийдвэр гаргалт бол одоо тэр эзэн ч юм уу захирал гэдэг юмас хамааралтай болоод ирдэг юм.
Тэгээд ер нь одоо нэг манайд чинь цүнх баригч гэж ярьдэн шүү дээ. Цүнх баригч гэдэг асуудал бол зөвхөн төрд эсвэл намд байдаг асуудал биш байхгүй. Ер нь бол компанид ч гэсэн одоо юу гэдэг нь тийм цүнх баригч шинж чанар байж иж ингээд нэг эсвэл бас нэг жоохон юм хамаа ингээд наанууд цаанаа хотлоо яриад аргалцдаг болж иж нэг урт удаан хугацаанд оршин байх тийм шаардлагатай юм шиг. Тиймэрхүү чаленжууд бол гарч ирдэг. Ялангуяа би энийг болохоор яагаад сайн мэдээд идэх вэ гэхээр би нэгдүгээр юуны судалгааны чиглэлээр ажиллаж байсан. Маш олон компани дээр одоо судалгаад нэг тийм айгүй олон харилцагчтай ажиллаж байсан байхгүй. За нөгөө талаас одоо болохоор яг хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байгаа. Айгүй одоо Монголын хамгийн том компанид ч гэсэн зөвлөх хөлчлөгээ үзүүллээ. Эрдэнэс Монгол болохоор яг дотроо 13 охин компанитай. Бүгдээрээ зөндөө уул уурхай дэд бүтц ашиг томчлолын чиглэлээр ажилладаг тийм компаниуд байгаа. Тэнгүүд ер нь бол томч бай, жижигч бай компаниуд ерөнхийдөө нөхцөлөд ямар вэ гэдэг би нэлээд сайн мэдчихэдэг. Банк тэр дотроо орж ажиллаж идэг. Тийм болохоор ер нь бол нийтлэгдээ нэг тийм мэрэгжлийн бос гэх юм уу да. Тийм зохион байгуулалт муутай. Ажлын урсгал айгүй тодорхойгүй. Тийм нөхцөлөд бол айгүй ажиглагддаг. За тэгэхээр тийм л юмд ажиллана да. Ирэхээр бол тийм ээ. Тэгэхээр тэрэнд бол ер нь ямар ч нөхцөл байдалд бол сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байх шаардлагатай мэдээ. Эндээс жишээлбэл төгсөөд очиж байгаа хүмүүс. Тэнгүүд харин нөгөө сэтгэл зүйн бэлтгэл гэдэг тэрэн дээр яриад байгаа нь энэ дээр харин нэг одоо үнэн юм хотлоо юм мэдэхгүй нэг Европ, Америк төгсөгчтэй ялгаа гэдэг байгаа шүү дээ. Магадгүй Европ төгссөн нэг жоохон интроверт нэг тийм орчинд одоо төлөвшин тодорхой хэмжээнд тогтоод ороод ирсэн хүмүүс илүү өөр дээрээ хөдлөж яваад илүү хүн дээр хүлээж аваад тэгдэг гэж магадгүй. За Америк төгссөн гарууд нь болохоор тэгээд нэг хөнгөнтэй тэгээд нэг жоохон тэгсээ зохицоо явчихдаг гэж магадгүй. Тэгэхээр нэг тиймэрхүү асуудал байгаа шүү. За би хүртэл ер нь яг л энэ орчиндөө ажиллаж байгаа л 2 жил сурчаал буцаад ирэхэд бас л дахиад юу илээ гэсэн тийм хэмжээнд хүрсэн шүү дээ. Тэгэхээр одоо таад бол бүр илүү удаж байна. Тэ? Тэгэхээр бас нэг ирэхэд чинь нэг тиймэрхүү асуудал юу ах бах үүсэх бах. Харин яг тэр нөхцөлд чинь тэр үед чинь бас тодорхой хэмжээний одоо зөвлөл чиглэл өгөх дэмжлэг өгөх тал дээр бол одоо цаашд ингээд зөвхөн одоо төгссөн холбоо сүлбэгээр ингээд хамтраад ажиллая. Ястаг баярлалаа. Бас ер нь анзаарч хахад ингээд нөгөө танил тал за нэг ажилд ярьж оруулахгүй маа гэхэд ер нь бол ажилд ороход зөвлөгөө өгдөг байдлаар ч юм уу айгүй хэрэг болдог шүү дээ. Тэр талаараа одоо яг сайн чиний ярьж байгаа Америк төгсөгчд бол хооронд маш сайн холбоотой байдаг болохоор ингээд би нэг одоо юу сурталчилдаг ч юм уу те энэ хүн ер нь дажгүй шүү дээ. Тэгэхээр Европт төгссөн хүмүүсийн тиймэрхүү холбоо энэ төр гэж байдгийн болов бидэндээ ер нь ямархуу дэмжлэг өгдөм бол Монголд очиад ажилд орох юм тиймэрхүү талаар мэдээ байна уу? Харин тэрэн дээр тийм юм айгүй сул юм байна. Ховор юм байна гэсэн дүгнэлтэнд очиж байж байна. За Америк төгсөгчд бол түрүү хэлсэн бүр элчин сайдын яамныхаа дэмжлэгтэй зохион байгуулалттайгаар ингээд явдаг. Тэгээд бүр одоо юу гэмтэй Америк төгсөгч нь одоо бүр одоо сүүлийн хэдэн ч үеэр байгаа юм тий. Одоо бүр 50-60 настай хүмүүсээс эхлээл одоо бидний үеийн хүртэл ингээд Америк төгсөгчдгээл ингээд холбоо сүлбэтэй явж идэг байгаа байхгүй. Гэтэл юу гэдэг 5 жилийн өмнө одоо Чехийн засгийн газрын тэтгэлгээр ямар хүмүүс төгсөөд явсныг бол бид нар бол мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр нэг тиймэрхүү сул тал бий. Юун дээр тэгээд Америк болохоор ч одоо нэг улс байгаа гэдэг. Европ гэхэр чинь ингээд олон тийм одоо Европын хаанч төгссөн гэж магадгүй. Тэгэхээр бид нар хоорондоо Европ гэдэг утгаараа бас яг
нийлээд нэгтэрсэн юм бол байхгүй байх шүү. За Монголд бол миний ойлгож байгаагаар хамгийн их одоо алим найттай улс бол Герман л баг. Герман л их олон одоо ялангуяа манай жоохон дэвтлэг үеийнээс хамгийн их явж сурсан Герман юм шиг байна. Нэг бас Германч нь харьцангуй Конрад Аденауэрын сан байна, Фредерик Эбертийн сан хоёулаа Монгол ажиллаж байна. GIZ гэдэг нэг Германы хамтын ажиллагааны байгууллага гэдэг. Тэр нь бас Монголд ажиллаж байна. Тэгэхээр тэр утгаараа Германд төгссөн хүмүүс бол хоорондоо бас харьцангуй холбоотой, хэлбэртэй тийм ажилладаг юм шиг байна. Нөгөө элчин сайд талаас нь Германыхныг илүү дэмждэг юм бэлээ. Монгол Германы холбоо хоорондоо их нөгөө харилцан уялдтай амар их ажилладаг болохоор тэгэхээр энд байгаа Германы оюутнуудтай одоо нэг холбоонууд байгаа жишээ нь 2-3 холбоо байдаг байх жишээний оюутнууд дундаа. Тэгэхээр тэр талаас илүү нөгөө юунаас нь элчин сайдаас нь дэмжлэг өгвөл амар нөлөөтэй юм билээ. Манай чекч ч юм бол тийм байхгүй шүү дээ ер нь. Манай элчин бол тийм тэрэн дээр бол эдэж анхаарч үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр чинь бидний өмнө одоо таны ярьж байгаа өмнө тэтгэлгээр ирсэн тэгээд тэрнээс гадна одоо Монголд ажиллаж байгаа хүмүүс болохоор өөрсдөө нэг төгсөгчдийн холбоо гэсэн нэг юм байдаг юм шиг үлээ. Тэр нь болохоор тийм одоо тийм дараагийн үеүдтэй дамжигдаж очтгоо зөвхөн тэр үеийн хүмүүс л ингээд хоорондоо нийлээд байдаг тийм маягийн зарагдчихсан. Зүүмээр уулзалт хийгээд байгаа юм байна. Одоо Германы их шиг, Америк их шиг болох те. Тэрлэл бас ойртуулж байгаа тэр чиглэл рүүгээ хийж байгаа алах юм болоо гэж бодож байна. Сайн байна уу? Сайн байна уу? Би бас санхүүгээр сурдаг. Тэгээд санхүүгийн чиглэлээр бас одоо ажиллаж байгаа. Ер нь Монгол руугаа явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Зөвлөгөөн дээр одоо жишээ нь Монгол Чех хоёрын ажлын салбар дээр хахаар угаасаа ондоо байгаа шүү дээ. Ер нь ямар чадамж илүү эндээ авчих юм бол Монголд очивол хэрэгтэй вэ? Сургуулиас гадуурх чадамж ч юм уу, ажлын байран дээр авж байгаа чадвар ч юм уу те. Монголд ер нь аль нь илүү үнэлэмжтэй байдаг вэ? Чадамж. Санхүү гэхээр юу бүртгэл аккаунтинг чиглэлээр юм уу эсвэл Economics. Одоо тэгэхээр ямар ажил хийдэг? Ямар одоо болохоор рестораны няба байж байгаа. За. Ерөнхийдөө тэгэл VAT-ууд нь tax боддог. Тэгээд accounting хийн хаяа HR бас жоохон хийжтэй. Граммерэн дээр ажилладаг. За яг хөө би яг санхүүгийн чиглэлээр бол бас харьцангуй тодорхой юмнууд хэлж чадах байх. За тэгэхээр юу гэхээр юу бол яг санхүүгийн бүртгэл бол айгүй тодорхой шүү дээ ер нь хийдэг ажил нь тий. Аккаунтинг бол. Тэгээд карьер нь ч гэсэн ерөнхийдөө бас нэлээд тодорхой байдаг. Монголд бол одоо олон улсын түвшинд бол нэг юу гэдэг лээ CPA, ACCA гэдэг нэг тодорхой юунууд байдаг те, сертификатууд байдаг те. Номи. Тийм. За тэдрээр авчин. За тэгээ Монголд хэрвээ цааш ажиллах юм бол Монголд бас нөгөө мэргэжлийн нэгтгэн бодгчийн зэрэг бий. Татрын юуны зэрэг бий. Гихмэтийн тодорхой бас нөгөө мэргэжлийн нэгтгэн сертификат байгаа. Тэдрийг аваад яачих юм бол ер нь бол яг санхүү бүртгэл чиглэлээрээ. Тэгээд чинь одоо бас нөгөө чектэй ажиллаж байгаа олон улсад ажиллах юм туршлагатай болохоор санхүү бүртгэл чиглэлээр бол яаж одоо хаана ч гэсэн ажиллаж болно. За юу гэдэг нь бүр төрлөө одоо татвар матрын татрын албач гэдэг юм тий. Санхүүгийн санхүүгийн албач гэдэг юм уу тэр чиглэлээр ч явсан болно. Ер нь бол тэгээд ягаад гэвэл яг аккаунтинг нэгтлэн бодох бол харьцангуй нэг нийгмийн ухаан дундаа харьцангуй нарийн мэргэжил болохоор ингээд тодорхой явна. Тэгвэл зүгээр нөгөө талаас юу гэдгээ юугаа бодох вэ гэхээр чи одоо юу гэдэг одоо 20 улсад үйл ажиллагаа явуулдаг том корпорацтэй үгтэй чи
югаараа явлаа гэхэд одоо Нябогоор ажиллаа явлаа гэхэд чиний карьер бол ингээд айгу гоё явж болно шүү дээ. Одоо хамгийн сүүлдээ бүр тэр CFO дээр очсон ч гэдэм үү те. За тэр бол нэг 20 жилийн ажил гэдэг багтай бодвол. Гэтэл Монголд бол юу гэдэг чинь нэг компанид за нэг 50 за Монголд бол нэг 200 ажилтнтай компани бол айгу томдоо орно. Тэгээд чи явлаа гэхэд одоо ерөнхийн явбал болдог ер нь. Chief accountant болдог. Тэгэл ер нь тэн дээрээ л дуустдаг да гэдэг шиг тий. Тэгэхээр тэрийг Монгол тийм сонирхолтой салбар байд юм болов. Би яг бүр Нябо хүмүүс бол аудит миний яг сонирхол биш байгаа байхгүй юу? тий аудит болов юм л да. За тэгэхээр зүгээр яг энэ бол магад ихэнхт нь хамаагүй байж магадгүй л тий. Одоо би нэг илүү санхүү бүртгэл талаас нь яриад байгаа болохоор тэгэхээр сонирхолтой юм. Одоо чи өөрийнхөө сонирхлыг л дагана л та мэдээж. Юу гэх юм бол зөв боломжууд гэх юм бол нэгэнт санхүү бүртгэл гэсэн юутай юм чинь. Одоо нэг сөрөгтэй юм чинь. Цаашаа нэг яг одоо миний ажиллаж байгаа шиг чиглэлээр буюу investment bank-ийн чиглэлээр ажиллаж болж байна. Хөрөнгө оруулалтын зөвлөгтэй хөрөнгө оруулалт зурчлах тийм чиглэлээр ажиллаж болж байна. За тэр бол нэг тийм маш олон салбарын олон төрлийн компаниудтай ажилладаг, өөс сонирхолтой ажилладаг. Тэгээд яг одоо хийж мэх юм бол чадах юм бол бас ашиг нь бас битайхан байдаг. За хоёрдугаар нэг яг энэ чиглэлээр нэг олон улсын төсөлтүүд байдаг. Одоо мөрний сорилтын сан гэдэг айгуу том ажил Монголд чинь явж байгаа шүү дээ. За тэгээд дэлхийн Азийн хөгжлийн банк гэх юм уу. Ер нь тиймэрхүү юмнууд бас айгуу сонирхолтой. Ер нь зүгээр яг түрүүний нэг ярьсан шокноос шок багтаа байхын тулд зүгээр санал болгож болох зүйл юу гэхээр одоо манай жигт ажиллаж байгаа, сурж байгаа, төгсөөд болж байгаа боловч тэр олон улсын байгууллагууд, олон улсын санхүүгийн байгууллагууд тий орж ажиллавал одоо юу гэдэг цалин мөнгө талаасаа ч гэсэн ажлын орчин нөхцөл талаасаа ч гэсэн бас дажгүй байдаг шүү дээ. Одоо юу вэ? Дэлхийн банк байна. Тэ Азийн хөгжлийн банк байна. Олон улсын санхүүгийн корпорац. За одоо Европын сэргийн босгалтын банк тэ одоо яг санхүү хөрөнгө оруулалт чиглэлээр бүр одоо манай Чехийн оюутнууд чинь бүр хийдэл мэл бол аягүй сайтай байдчихтэй. Олон хэлтэй өгдөг. Тэгэхээр тэр давуу талаа ашиглаад нүүбийн байгууллагууд байна тэ. Гэх мэт тийм юмнууд тийм байгууллагууд аягүй сонирхолтой. Тэгээ ажлын ч аягүй сонирхолтой. Тийм байдаг. Баярлалаа. За өөр. За намаг. Сайн байна уу? Та тэгээд нэг юу асуу сайн хэллээ шүү дээ. Монголд очиод олон компаниудад ажиллаж байгаа туршлагатай гэдэг. Тэгэхээр төгсөөд Чехэд төгсөөд очиод ажлын ярилцлаганд ороход одоо диплома бариад ингээд очиход бусад өөр улсад төгссөн хүмүүс одоо Америк болон одоо Европын бусад улс орнуудад төгссөн хүмүүстэй ингээд харьцуулахад Чехийн дипломыг хэр үнэлдэг вэ? За жишээлбэл одоо Монгол бас төгссөн хүмүүс бас зүгээр ажлын ярилцлаганд орлоо гэхэд Чехийн дипломыг хэр одоо хүлээж авдаг вэ компаниуд? За яг юу юм бэ? Би болохоор юу гэдэг миний одооний хийж байгаа ажил маань одоо бас та нөө нэг яг түрүүний хэрэг төсөөлж байгаа шүү дээ тий. Би ингээд одоо анкета өгөөд тэгээд ярилцлаганд ороод ингээд ажилд ороод яваад байгаа юм шиг байгаа байхгүй юу. Тэгтээ яг хөө тэгээгүй. Би чинь өмнө бас нөгөө нэг нэлээд юутай сонирхолтой ажил хийжсэн болохоор тэрнийхээ одоо контактаар ч юм уу тий. Тэгээ ажиллалаа явцсан. Ер нь одоо бол бас тэгж яваад байгаа. Яг ингээд юу гэдэг нь сэртэй ажлын цаар харж байгаад CV-г явуулаад ажилд ороод байгаа юм бол одоо байхгүй байгаа. Тэгтээ зүгээр нэг юм анзаарэгдэж байгаа нь юу гэхээр
бас айгүй сонирхолтой асуулт. За мэдээж чек төгссөн байхад Монгол төгссөн одоо удирдлагын актив төгссөн байхтай бол харьцуулшгүй. Тэрнээс бол хамаагүй сайн одоо дээгүүр хүлээж авна. За нөгөө талаас яадаг вэ гэхээр ер нь бол хаач очсон ер нь чектэй холбоотой нэг хүн байгаа шүү. Одоо би бүр нэг гайхалтай түүх бол би ч Масарки их сургууль Винарска гэдэг нэртэй дотор өрөнд амьдардаг байсан. Тэгсэн чинь одоо Тагнуулын академийн захирал байсан нэг ах байдаг. Тэрнтэй бас танил. Тэрнтэй ярьжсэн чинь мань хүн болохоор 90 онд бас чек доктор хийсэн. Тэгээ битээр яг нэг дотор өрөнд амьдарчсэн биш таарсан. Тиймэрхүү сонин тохиолдлууд би чект бас очсон сурч ирсэн хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр Монголын одоо сургуулийн дипломтой бол мэдээж харьцуулах юм байхгүй. Тэгээд энэс гадна та нар чинь одоо манай англиар сурсан хэдэл хөрхий үгүй байх. Бусд нь бол бүгдээрээ чек хэлдэг те. Хажуугаар нь англи хэлтэй, доор хаж хоёр хэл гадаад хэлтэй хүмүүс байгаа. Тэгэхээр энэ бол маш том даваа тал болно. Харин зүгээр сая надад одоо жишээ нь мэдрэгдсэн айгүй онцгой асуудал юу вэ гэхээр Америкийнхантай бол харьцуулагдсан. Би нэг тийм боломж гаргаад нэг албан тушаалт жоохон давхилаа л та үзээд. За тэгсэн чинь яасан бэ гэхээр нөгөө нэг Харвардын төгсөгчд тэр албан тушаалаа алдсан. Тэгэхээр тэр Харвардтай бол бас ингээ харьцуулагдчихад байгаа юм аа. Манай чехийн диплом. Тэгэхээр одоо аргач байхгүй байна. Тэгэхээр тийм нэг жоохон юу дипломоос гадна туршлага аягүй чухал. Тэгээд чект чинь нөгөө нэг олон улсын компаниуд аягүй хөө шүү дээ. Ер нь чект чинь ер нь л тийм мультинационал компаниуд байгаа шүү дээ. Тэгээд ер нь тийм газар ажилласан туршлагатай байхад бол зүгээр. Ер нь бол би яг та нарыг хэн ч ирсэн Монголд амар ажил олдохгүй ингээд зовоод байна гэж бол бодохгүй байна. Зүгээр ажилд орчдөг. Тэр ажил нь ингээд таалагдахгүй нөгөө бодсноос нь өөр айгуу тийм нөгөө амар тийм өөр орчинд орчрээ тэрэн дээрээ л шокнд ороод тийм гайхгүй л гэж тэрэн дээр л хандж байна. Сая нөгөө байглаа асуух гэсэн бэлцэн тэр асуултаа асуух уу? Би асуулт асуух гэж зүгээр нөгөө нэг түрүү яг элчин сайд гэхээр нь шинэ юм хэлэх гэжсэн байхгүй юу? За юу хэлчихсэн байна? Нөгөө юу яасан 2019 оны 5 сараас эхлээд Чех Монгол хоёр хамтарсан ийм солилцооны хөтөлбөртэй болсон байлээ. Гараасаа зурсан. Тэгээд тэр нь болохоор харьцангуй шинэ байгаа болохоор Монголын боловсролын яам мэдгүй байгаа гэж хэлчихсэн. Тэгээд сая 5 өдөр юуны Монголын элчин сайд боловсролын яам руу тийм захидал явуулсан байгаа. Тэгээд одоо ингээд Монголд мастераар сурдаг мастер доктор болон одоо эрдэм шилгээний ажилтнууд судалгааны ажилчдад 9 сарын хугацаанд Чехэд солилцооны хөтөлбөрөөр тэтгэлэгтэй ирэх боломж олгож байгаа гэдэг тухай захидал явуулсан байгаа. Тийм болохоор Монголд байгаа хүмүүсээс хамрагдаж болно шүү гэж хэлмээрэн. Шинэ одоо 2021-с 22 оных нь бол зарлагдсан байгаа. Тэгэхээр дахиад 9 сар Чехэд ирж болно. Сургалтайгаа холбогдоод судалгааны ажиллаар энэ нь болохоор чех хэл дээр ч байж болно, англи хэл дээр ч байж болно. Гэхдээ англи хэл дээр хөтөлбөр нь болохоор харьцангуй бага. Гэхдээ оюутан эрдэм шилгээний ажилтан, судалгааны ажилтан болохоор өөрөө болохоор тухайн сургуультайгаа холбогдсон байх хэрэгтэй. Тэгээд материалаа боловсролын яамд өгөөд тэгээд явуулж болохоор байгаа. За тэгээд одоо бас нэг ярианыхаа сэдвтэй холбогдоод дараагийн жилийн орж өгсөн хувь хүний хөгжлөд тэ. Тэгэхээр түрүүний хинээ номигийн асуусан асуултнаас ч гэсэн үндэслээд ер нь бол зүгээр ялангуяа Монгол зүгээр түрүүний ярьсан нэг тодорхойгүй нэг ажилд орохороо энийг нь одоо хийгээд байвал хийгээл ахаар байдаг гэдэг чинь өөрөө нөгөө талаас бодвол боломжтой.
юу гэхээр чи тэр компани хамгийн чухал хүн болж хувирдаг хэвгүй. Чамгүйгээр ажил явдггүй юм шигтэй тийм болж хувирдаг. Ер нь тийм тэхийн тулд зүгээр нэг тийм лидершип гэж ярьж байгаа тийм. Тэр ойлголт айгуу чухал. Тэгээд магадгүй нөөний төрөний бидний тайлбарлах гэдэг ядаад байсан Америк төгссөн, Европ төгссөн хүмүүсийн ялгаан тэр лидершип гэдэг тэр скилтэй байдаг гэж магадгүй. Одоо санаачилдаг тий хариуцлагыг өөр явуулдаг нэг тиймэрхүү ур чадвар одоо зан чанар тэрүүгээр ялгаатай байдаг гэж магадгүй шүү. Тэгэхээр түрүүн хэлсэн та нарын одоо боловсрол мэдлэг туршлага дэвтэн тэрэн дээр бол би бол ерөөсөө эргэлзэхгүй байна. Харин тэрнийг нэг өөрийн тэр лидершиптэй тэр скил суралцаад тэгээд нэг тийм дайчин ер нь юмд бууж өгдөх үү налнаа гэж дайрдаг те болгоно гэж дайрдаг тийм одоо сэтгэхүйтэй чиг хандлагатай болсон байх тул тэгээд Монголд бол бас боломж байна гэж бодож байна. Тэгээд яхаа болохгүй л яхаа тэгэл өчт буцаад авчихдээ. Асуулт болохоор би бол яг нэг ижлэгийн хөтөлбөрөөр 2 жилинд явж байгаа. Тэгээд чамаа нөгөө төгсөөд очиод ажилдаа орсны дараа яг эргээ бодож байгаа. За 2 жилийн дотор нэг тим юм амжуулцдаг байж дээ. Эсвэл одоо юу тийм эргэж нэг бодоод нэг дүгнэхэд нэг тэгчдэг байж ингэчдэг байж гэсэн тийм юм байсан уу. Тэгээд нэгдүгээр асуулт нь. Хоёрт нь болохоор энд байхдаа юу яаж ийсэн үү? Ажил аплай хийж үзчихсэн үү? Тэгээд одоо яг одоо бид хоёр яг адилхан болчиход байгаа юм. Монголд ажиллаж байсан. Нэлээд олон жил ажилласан. Тэгээд энд ирээд одоо мастер хийж байгаа гэдэг. Тэгээд зөвхөн англи хэлээр. Тэгээд энд тийм хүний хувьд яг аплай яг юун дээр анхааруул зүгээр юм шиг санагдаж байна. Товчхон. Тэгээ аплай хийж үзчихсэн. Тэгээд юу яах чагаад ер нь нэг буцнагээ шийдсэн юмсан болохоор тэгээд орог штэ. Юуло Прагро байсан. Тэгээд тэр нь гол нь ямар онцлогтой компани байсан бэ гэхээр би өөрөө нэг Монголд байхдаа нэг бас нэг олон улсын компани салбар юм уу те. Тийм компанид ажиллаж байсан. Тэгээд тэрнийхээ чигтэх салбарлуу бас нэг төстэй албан тушаалах аплай хийсэн чинь одоо тэмцээд дуудагдчихсан байхгүй. Тэгээд нөгөө буцна гэсэн байсан болохоор тэгээд болоогүй, ороогүй. Юун дээр харин яг хөө тэгээд магадгүй бодгцын юм гэвэл тэр л баг. Ер нь юу яасан бол ажил хийж байгаад нэг жоохон тэнд бас тэнд ажил ямар байдсан бол гэж яваад бодогдсон тий. Тэгэхээр болж өгүүлж гэсэн одоо нэг хичээлх ажгаар ажил болдог бол тий. Боломж байгаа бол тэгээд үзэхгүй. Тэгээд та нарт сонирхолтой байж магадгүй гэдэг би нэг хэдэн өөрийнхөө судалгааг харуулъя. Би бас яг нэг судалгаа яг энэ юуны чиглэлийн социо-экономик чиглэлийн бодлогын судалгаанууд сонирхолтой. Өөрийнхөө санаачлалаар болон бусдад хамтарч байгаа судалгаа гэдэг энэ Улаанбаатар институт гэдэг нэр нь өөрчлөгдсөн. Заасан шувуу хүрээлэн гэдэг нэг судалгааны институт бас байгууллагад хөгжүүлэх гэж ажиллаж байгаа. За энэ дээр би энэ 19 онд тийм тусгал гэдэг судалгаа хийсэн. Санаа нь юу вэ гэхээр юу гэх гээд энэ бол 16 Улаанбаатар хотын 16 настай хүүхдүүдээс өөрийнхөө болон Монгол улсынхаа ирээдүйг юу гэж бодож байна вэ гэж яасан ганцхан судалгаа. За яагаад 16 настай хүүхдүүдээс авч байгаа юм бэ гэхээр ер нь нэг generation theory гэж боддог. Унгарын судлаачийн гаргасан. Та нар сонсч байсан баг. Ер нь бол одоо бидний үнэт зүйлийн төлөвшил бидраас одоо гэр бүлээс мэдээж хамааралтай болоод тухайн социо-историкл үйл явдлаас хамаарат нийтээрээ бид нар төлөвшөөддөг. Одоо яагаад Америк төгссөн хүүхдүүд, Европ төгссөн хүүхдүүд ингээд нэг тодорхой ялгаа харагдаад байна тийм. Тиймэрхүү юмнууд ингээд ялгаанууд үе үеэрээ гарч идэг. За тэгэхээр эндээс үндэслээд юу вэ гэхээр ер нь 30 жилийн дараа 40 жилийн дараа Монгол улс яг ямар байх гэдэг юм бэ гэдгийг тандаа их юм бол одоо 16 настай хүүхдүүд өөрийнхөө ирээдүйг, улс орныхоо ирээдүйг юу гэж төсөөлж байгаа юм бэ гэдгийг судлах хэрэгтэй байна гэж үзээд
одоо санаачлаад би энэ судалгаа хийсэн баг. За тэгэнгүүт энэ судалгаагаар ямар үр дүн гарсан бэ гэхээр за цаашаа явуулъя. За ингээд ер нь зүгээр сэтгэл зүйн дүр портрет гэдэг юм гарах гэж оролцсон. Ер нь бол одоо нэлээд баруунж байгаа гэх юм уу та тийм өөртөө итгэлтэй хүмүүс бий болж байгаа юм байна гэж ажиглагдсан. Одоо ичимхий одоо биштэй одоо үгүй. Бидний үеийнхэн бол нэг тийм ичимхий дүү дараахан дуу нэг тийм байлаа шүү дээ. Тийм биш. Арай тийм өөртөө итгэлтэй нэг тийм задгай экстраверт маягийн хүмүүс бий болж байгаа юм болоо гэж ажиглав. За энэ дээр зүгээр хамгийн гайхалтай гэх юм уу хамгийн харамсалтай үр дүнийг тааш жоохон явуулах. За ингээд бич болгож байгаа. За одоо энэ дээр ерөнхий боловсролын сургуулийн төгссний дараа би гэж байгаа. Яах юм бэ гэж төлөвлөгөөг нь асууж байгаа. Үнэлүүлж байгаа. За тэнгууд хамгийн их үр дүн нь болохоор энэ Португал гадаад юм гэсэн байна. Ер нь 80% нь буюу хамгийн их хариулт бол Португал гадаад юм гэсэн хариулт өгсөн байдаг. За тэгэхээр ер нь энэ зүгээр юуны илэрлэл юм бэ гэхээр ер нь бол нөө тусгал эдгээр чинь аав ээжийн л юу гэж ярьж чинь тэрнийхээ тусгал байгаа. За тэгэхээр ер нь бол за Монголын сургуулиуд хүн байна. Гадагшаа явнаа. Гадагшаал одоо болж өгөл явах хэрэгтэй гэж ярьсан гэсэн үг шүү дээ. За өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн аав ээжүүд бол ажил олгогчд байгаа. За тэгэхээр энэ түрүүний энэ асуусан асуултын хариулт бол энэ дараа ирж байгаа шүү. Тэгэхээр өвдөн гадаад төгссөн байна. Одоо чек төгссөн байна гэдэг бол Монголд төгссөн. Хүнтэй харьцуулахад бол одоо маш том даваа тал болох нь энд бол харагдаж байгаа. Тийм ээ. Тэгээ хүүхдүүд бол ер нь гадаад явнаа л гэж бодож байгаа. За энэ дээр ерөнхийд юу гэхээр эрэгтэй эмэгтэйгээр нь ямар мэрж сонирхоод байгаа юм бэ гэдгийг харуулахаар ер нь одоо охтууд бол эмч болно гэж хариулт өгсөн билээ л дээ. Гэхдээ ер нь нийт чиг хандлага бол бизнес хууль нэг тийм хүмүүнлэг юм аа тиймэрхүү чиглэлээр байгаа. За хөвгүүд бол мэдээж инженерингийн чиглэлээр сонирхож байгаа. Гэхдээ бас бизнес хууль гэх юм байгаад байгаа. Энэ болохоор миний бодлоор ер нь бол жоохон таагүй үзүүлэлттэй гэж харагдаад байна. Ер нь бизнесийн чиглэлээр сурах бол жоохон юу ач холбогдол багтай. Хэрвээ сурч байгаа бол тэр дотроо нэлээд нарийн яг нэгтлэн бод төрөний хинээ нормыг өсгөх нэгтлэн бодох бүртгэл юм уу? Одоо хөрөнгө оруулалт юм уу? Тиймэрхүү нэлээд нарийн чиглэлээр мэдчих хэрэгтэй шүү. Одоо маркетинг заарт ингээд сурчих юм бол ялангуяа Монголд бол жоохон юу байдаг. Үнэлгээ таар байдаг. За тэгээд таашлал тахаа. За тэгэхээр за одоо энэ 20 жилийн дараа гэдэг. За хамгийн харамсалтай үр дүн бол энэ байна. Энэ бас нэлээд би яах юм бол гээд нэлээд бодчихж оруулсан онлайн үндэслэлтэй асуулт байгаа л та. Тэгэнгүүт 20 жилийн дараа ийм байвал гоё гэдэг бодомжуудаас нөлөөлөхөд та нар харж байгаа бол хамгийн өндөр нь энэ гадаадын айл нэг оронд суурьшаа амьдарч байл гэж байгаа. Одоо энэ 16 настай Улаанбаатар хотод сурж байгаа хүмүүс шүү дээ, тий. Эдрээс 20 жилийн дараа та нар ямар амаар байна гэж гадаад л амьдарч байна гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас нэг төрөний цөмөрөгийн юунаас юм одоо эхлснээсээ хойш ярьсан Монголд бол бас нэг эдийн зөвхөн эдийн засгийн биш нийгмийн асуудлууд байгаа шүү, тий. Одоо хот төлөвлөлт төвчрэл одоо стресс бухимдал агарын тохиолдол гэдэг янз янзын асуудлууд зөндөө үүдэг. За тэр нь одоо энэ төвшөнд яаж харагдаж байна вэ гэхээр ер нь хүүхдүүд бол гадагшаа мараа Монгол улсад өгдөхгүй нэ гэж бодож байгаагаас харагдаж байгаа шүү гэж. Тэгэхээр нөгөө хүлээлттэй өдөр татж юм илүү хэрэг болох болоо гэж бодож байна. За над бол чинь их сонирхолтой шээ.
За хамгийн сүүлийнх нь наадах нь харалч. За энэ болохоор 19 оны тий 19 онд 16 настай хүүхдүүдийн дунд байгаа хамгийн алдартай хүмүүс гэсэн үг хэвгүй санаа. Одоо хамгийн ч яг хамгийн алдартай нь одоо энэ Rocket Boy OK 2 байгаа. Хамгийн таалагддаг. Тэгээ бүх хүн мэддэг. Тэгээ бүгдээрээ энэ бол өстэй кул ах шүү, кул их шүү гэж боддог. Энэ бол яг бас нэг тийм жоохон юу гэдэг улс төрийн чих юм уу, бизнесийн чих, арилжааны чиглэлтэй судалгааны үр дүн байна. Тэгээд бөөс нэг ажлынхаа ажлаа сонирхлоор нэг иймэрхүү судалгаа бас үдээ. Сонирхолтой судалгаа байна. Тэгэхээр та нар бас ер нь одоо ингээд чигт байгаа гэдэг чинь одоо Монголын 16 настай хүүхдүүдийн 80% мөрөөдлөөр амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь тийм ээ тий. Гадаад амьдарч байна гэж шүү дээ. Тэ? Гадаад сурч байна, гадаад амьдарч байна гэдэг чинь тэгсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тэгээд энэ боломжоо ашиглаад сайн суралцаад тэ. Тэгээд одоо мэдээж эзэн нэгэн цагт их орондоо ирэх болов их орондоо ирээд цөмөр хамтраад тэгээд сүлжээгээрээ хамтраад тэгээд гоё их орондоо хийж бүтээцгээе дээ. Баярлалаа. Чехээс юу хамгийн их санаж ийн вэ? Байна. Тэгээд ойлгомжтой өгтөө тий. Одоо Чехийн амтыг бол бүр мартцсан. Айгу гоё байд нэг их л гоё байдаг л гэж санаж байгаас биш яг нэг ийм байдаг гэдгийг л бүр мартцсан байна. Одоо юм тэгээд уулын сон амралтаараа бас нэг явъя гэж бодож байсан. 20 онд чинь тэгээд сайхан явчлаа. 21 онд бас энэ улсаас чинь гарч идэх юм уу? Тэгээд ер нь бол оцож Чех явна. Аялна. Тэгэхдээ нэг сайхан байв юм да. Тэгэхээр юу яах юм бол Чех очих юм бол холбогдож байгаа биеэр уулзцай цамраа. За тэгээ бүгд нь баярлалаа. Баярлалаа. Чао. Баярлалаа. Бидний Баярлалаа. шинэ жилийн мэд хүргэе бас. Тийм бүгд нь Тул сарын мэд тий. Сэлэ. Баярлалаа.